За бүгдээрээ хамтдаа чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бодлоо олзож авах гэсэн сэдэв байна. Тэгээ хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь ээ, бид таны үгнээс өнөөдөр суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж таны үг биднийг өөрчлөх болтугай гэж залбирч байна. Амен. Бодлоо олзож авах гэдэг нь та бодолдоо захирагдах бус харин захирахыг хэлнэ гэж байна. Бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд бид түүний гайхамшигт бүтээл юм. Энэ үнэнд итгэн амьдрсансан бол бидний амьдрал ямархуу байх байсан бол. Гэвч бид тийм бос байгаа хамгийн том шалтгаан бол сөрөг бодлууд бидний тархинд хяналтгүй эргэлтгийг зөвшөөрсөнд оршноо. Тэр бодлууд бидний амьдрал биелэлээ олохыг хүлээн зөвшөөрч болохгүй, харин ч олзолж авах ёстой. Бодлоо олзолж авах нь бидний оролцох хамгийн хүнд тулаануудын нэг байх болно. Сөрөг бодол санаануудтайгаа эвлэрэхэд маш амархан. Харин тулаанд оролцоход бидэнд хичээл зүтгэл шаардагддаг. Хэрэв сөрөг бодолтойгоо аль хэдийн эвлэрчихсэн байгаа бол бид одоо ч гэсэн олзлон авах боломжтой. Үүнийг хийхэд хизээч ороодохгүй гэж байна. Библи бидэнд бодлуудаа олзолж авах хэмээн хэлж байгаа нь бидэнд үүнтэй холбоотой зүйлийг хийх хүч чадал байгааг харуулж байна. Христийг үхлээс дахин амьлуулсан хүч чадал Христ итгэлт бидний дотор амьдардаг. Ариун сүнсний тусламжтайгаар бид оюун бодлоо удирдах чаднаа. Жишээ дурдах юм бол тань уучлах ёстой хэн нэгэн байлаа гэж бодъё. Та өдөр бүр түүний танд хэрхэн хандсныг сандаг. Та үүнийг тавьж явуулж эсвэл эдгэрч чадаагүй. Би үнэхээр энэ хүнийг уучлах чадахгүй. Эсвэл тэр надад ямар уучлж боломгүй зүйл хийсэн билээ гэх мэтээр бодож эхэлж магадгүй юм аа. Яг тэдгээр нь таны олзож авах ёстой сөрөг бодлууд юм. Энэ нь таны дотоод сэтгэлийг хямрал хүргэж байгааг хүлээн зөвшөөр. Дараа нь Бурхны үгнээс үнэнийг сонго. Та магадгүй Бурхан минь би эдгээр бодлуудыг өөгшүүлэхийн оронд нэг тийш болгохыг сонгож байна. Миний амьдрал байсан маш олон зүйлийг та уучлсан билээ. Энэ хүнд мөн адил уучлалыг үзүүлэхэд минь туслаач хэмээн залбирч болох юм аа. Тэгээд биелэлээ олох хүртэл нь дахин давцаар бай. Таны өвдөлт тийм ч хурдан намдахгүй байж болох ч нөхцөл байдлыг эргэж харахад та эдгэрч байгаагаа мэдэх болно. Танд тохиолдсон зүйл бол өнгөрсөн цаг, харин танд тохиолдож буй зүйл одоо цаг гэдгийг харах болно. Тэдгээр бодлуудыг зогсоох нь яагаад чухал вэ? Учир нь тэдгээр нь Бурхны хамгийн сайнны эсрэг байдаг ба баяр хөөрөөр дүүрэн амьдралаас холдуулдаг. Мөн оюун санааны эрч хүчээ нураах бус, харин босгон байгуулах зүйлсэд зарцуулахын тулд юм аа. Ингэснээр энэ эрч хүч бидний зөвхөн оюуныг төдийгүй үйлдэлийг мөн удирдах болно. Өдөр бүр шинэ өдөр эхэлдэг. Бид Бурхныг алдаршуулж, сүнсэндээ баяр баясгалан авчрах амьдралаар амьдрах боломжтой шинэ цагийг олж авдаг. Бид үүнийгээ ухаарч өөрсдийнхөө бодлын эзэн нь болох шинэхэн шийдвэртэйгээр сэрэх хэрэгтэй гэж байна. За үргэлжлүүлээд Библийн ишлэл 2 дугаар Коринт 15-аас. Бурхны мэдлэгийн эсрэг босогч аливаа бардамлыг устгаж бодол бүрийг Христийн дуулуурт олзолдгоо гэж байна. Амен. Тэ бүгдээрээ оюун санаа бодлоо түүний үгээр олзлолцгаая. Тэгээ Бурхан эврэг